ном хямдардаг газар Монголоос бараг байхгүй юм шүү. Хүнээс тийм үү ээж аав чи хинбэ гэж асуух бол бүдүүлэг асуулт. Жас сайн байцгаана уу гэж одоо хэлэх болоогүй шүү дээ. Эхэлсэн ч асуулт. Тий. Хинт ч дийлэрэгийн маань шин дугаар. Эхлэхэд бэлэн болцсон бэ. Өнөөдөр судан газраас нэвтрүүлгийг явуулчихин. Энэ болохоро доктор Молор Эрдэнэ офис сайн байна уу та? Сайн байна. Өнөөдрийн зочин юм аа. Байна уу. Энэ гоё зөндөө одоо янз бүрийн үзэл бодол, янз бүрийн юм төрдөг газар ах тий. Төрдөг гэж хэлэх үү? Юу гэж хэлэх үү? Уу яг уу тий төрн Уран бүтээлч хүн штэ бас тий. үүснэ. Цаашгаа хөгжин. Аха. Тэгээд сүүл рүүгээ бүтээл болно. Тий, тий. Тэгээд одоо онгод ороод идэг газар биш шүү дээ. Огшдог, онгод ордог хүн бий биш шүү дээ. Тэгтээ философч хүн чинь бас зохиолч. Тэг анхны зохиолч. Тий, аха. Тий, философи бол хүн төрөлхтний хамгийн анхны зохиол. Тэндээс л сүүл одоо зохиол бичдэг үйл ажиллагаа эхэллээ шүү дээ. Ном хөдлөлт эхэлсэн үеэс эхлээд зохиолчд үслээ шүү дээ. Тий. Тэрээс өмнө бол зөвхөн философч л байсан. Аха. Грек Ромын философи цаас байсан билүү тийм үед чинь. Баггүй. Хоньны арьсээс. Тий. Тий арьсан дээр болох уу? Хоньны арьсан дээр болгоно. Тэгэхээр үсэг гэж байцсан болох уу? Үсэг нь бол байсан. Тэгээ нөгөө нэг Аристотелийн чинь шүүмсэд байгаа шүү дээ. Хятадын философч. Яхаараа тийм олон ном бичдэг, тийм олон хонь алж хоньны арьсан дээр биччихсэн үг гэх. Тийм шүүмсэд байгаа шүү дээ. За. Тий. Тэгэхээр нэрээ гэсэн асуудалтай л байхгүй. Одоо асуудалтай л байхгүй юу? Харин тийм. Тий. Тэгээ тэр их арсыг боловсруулнаа да бас. Гэхдээ үнхээрээ тэр чинь ингэ татаагаар чинь харагдахгүй шүү. Сүүл тэр нөгөө папирус чинь харин тийм папирус. Папирусаар сууд гарч иж цаасан дээр болгосон шүү дээ. Египтэд тий. Хятадууд бол хулсан дээр бичдэг байхгүй юу? Тийм учраас тэгээд хулсуудаа бичээд тэрийг уцаар холбочдөг байхгүй. Тэгээд дээрээсээ доош тэгээд хуульчдаг. Тийм. Органик эко болгосон юм байна. Эко болгосон юм байна. Тийм. Тэр явж байгаа байхгүй. Гэтэ хулсан дээр бичгээр бас мөн их зай эзэлнэ. Хадгалж хураахад чи өөрөө маш их нэг ханц маш их илэрхийлдэг. Тийм. Одоо хятадын ханц чинь нэг тэгж чалчаад байхгүй шүү дээ. Тийм. Олон үсэг нэг ханзанд олон утга агуул чинь баг өгүүлбэр багтаа чинь. Тэгэхээр яг нэг хулс 20-30 хуудас ном байж ч болох байхгүй юу. Тэгээ одоо хүртэл ингээ философи болон хэвлэлийн одоо харилцаа одоо хэвлэл хоёр нь ингээд салшгүй нэг салбар шиг явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл ном хэвлэл хөгжнө гэдэг чинь тухайн арт түмний мэдлэг боловсрол хөгжнө гэсэн үг шүү дээ. Тийм ер нь бол ном гарч ирж ижил хүн төлөвтэй нөгөө соён гэгэрэл гэдэг явууллаа шүү. Ном гараагүй, ном хэвлэл үсэг үед бол тэгэл одоо мухар сүсэг шүү дээ. Тийм Монгол оронд бол яг 1920-од оноос социализм эхлэх үед хэвлэлийн комбинат. Тийм үү? Хэвлэх үйлдвэр байгуулсан. Одоо Сүхбаатарын талбай хажуудаад. Тийм. Ном зүүн талд нь байсан. Тэгээ өнөөдөр бол ноологийн дэлгүүр болчихлоо. Тийм. Ном үйлдвэрлэдэг газар хэвлэх комбинат байсан байхгүй юу? Манай ээж ажилладаг гэсэн. Тэр жижигхэн тэр аваар чинь дандаа хувийн хэвлэлийн компаниуд байгаа даа. Тийм бэ. Тэндээсээ үүдтэй гараад салбарлаа. Шоргоолч ингээд гараад ирэхгүй. Би нэг ганцхан одоо нөгөө хүмүүсийн дургуй хүрчихээр юм ярьчих уу. За. Сая урчтөр хүртэл ингээд номын байр гэж болсон шүү дээ. Талбай дээр гарч баахан ном хямдардаг тийм үү? Ном хямдардаг газар Монголоос бараг байхгүй юм шүү. Ном хямдраад талбай дээр зарна гэдэгт бол би бол айгүй эсэр. Та юу? Тийм миний номуудыг ч гэсэн хямдруулвал одоо 11 төр гэсэн тийм байдаг шүү дээ. Тийм баа зү. Тийм учраас өөрснөө ер нь өөрснөө л номоо зардаг л да. Тэг хүмүүсийн захиалгаар үлдээр тэгээс номын дэлгүүрлөө ер нь ойртдог. Номын дэлгүүр чинь маш өндөр татвар авдаг.
Харин тий одоо нэг хамаг борлуулалтын ашигаас нь авчиж байгаа шүү дээ. Ашигаас нь авчих. Ер нь тий. Тэгэхдээ ном номноос болов байж шүү дээ. Ном болов худалдааны бараа биш. Тий. Ном бол соёлын бараа. Тий. Тий. Тиймээс соёлын бараанд жишээлбэл татвар байж болохгүй. Тий. Тийм үү? нөгөө имлэг шиг юу шиг тий. Одоо хүний соёл гэгээр үж улс оронд хэрэгтэй иргэдээ боловсралтай мэдлэгтэй болгож явахад барааны одоо дотор аваад бараа шиг үзээд үнийн хямдруулж гэдэг юм уу? Тийм биш тий. Тийм нэрээ. Одоо хурдан бөөнөр нь зарж гэдэг юм уу? Маш их одоо тийм боловсралгүй одоо орны идэвх төрөлтэй. Тий. Одоо талбай дээр бөөнөр ном хямдруулж тий хямдарсан болохоор ном аав гэсэн тэрийг одоо нөгөө цаагуур ингээ хэвлэлийн компани бас хамт хийж гинэ гэдэг чинь гудамжигтай байгаа. Гудамжигтай. Тэг гудамжигтай. Одоо энэ чинь яг л тийм байна шүү дээ. Нөгөө Архангай аймгаас орж ирэл Ааруулын эзгийн өрн зардагтай л адилхан болчихж шүү дээ. Тий. Тэгэхээр Тэгтээ яг нөө одоо нөө эн чинь тодорхой хэмжээгээр бас нөө бизнесийн чиглэлээр бас хүн номыг бас хэвлэж гаргаж байгаа шүү дээ. Тэр утгаараа л яг тий нөгөө одоо хорих хэрэгтэй байна. Харин соёлын бараа. нэг нь нөө бизнесийн чиглэлээр гацаалахаар ялцчихгүй нөгөө мөнгөө амиа барьж авахын тулд хөрхийг хямдруулж. Монголын бизнесмен бизнес гэж нэг муухай бохир ойлголт яваад байдаг. Ер нь хүнийг хохироох, хожих, хямдхан зарагдахгүй юм а хүнлүү тийм үү чихээд тэгээд тэндээсээ орлого олдог ч юм уу эсвэл төрөөс зээл аваад баяждаг бизнес гэж нэрлэдэг байхгүй. Ер нь бол Монгол орнд бизнес байхгүй. Монгол орнд бизнесмен ч байхгүй. Тий одоо хөгжлийн банкны хин зээл авсан нэрс гараад ирлээ шүү дээ. Тий бидний нөгөө магтаад яадаг бизнесменүүд чинь тийм хөгжлийн банкаар л баяжсан гэдэг шүү дээ. Өөрчд байсан юм байна гэдэг. Уул уурхаагаар баяжж байгаагаа бас бизнесмен гэж хэлж болохгүй. Илэн газрын дор байгаа дэлхийн бөмбөрцгийн нэг хэсэгт газар дор байлиг байна шүү дээ. Тэрийг гаргаж иж ухаж гаргаж ирж хүнд аваачиж зарчаад тэрийг одоо бизнес гэж хэлж болох юм шүү дээ. тэрийг чи ойлгочихлээ. Чи хөгжлийн банктай холбоотой. Оо би амьдралдаа зээл авч үзээгүй тө. А тийм үү? Ер нь ард тийм байгаад юм шиг байна. Гэ яг өөрөө ер нь бас хөдөлмөрлөдөг хичээдэг тэгээд за бүр болохгүй бол яг юм ал танаал амьдрын штэ болно штэ. Тийм ээ тийм. Тийм биз дээ. Энэ баг. Гэхдээ яг нэг талаараас зээл аваад илүү одоо ажил хийгээд тэгээ өсгөж үржүүлж байгаа хүмүүсийг харахаар бас уул нь яг бахархалтай. Тэгтээ өөрөө би зориг хүрдэг юм аа. Хаалт асуудал гараад байгаа байхгүй. Ер нь бол ямар ч бизнес бол ашигтай байж болохгүй байхгүй. Яагаад? Тэгэхээр яаж амьдрах хүнийг хориож байгаа байхгүй. Тэгэхээр бизнес гэдэг бол тийм үү? Жилийн гизээр нойлж явах хэрэгтэй байхгүй. Ямар ч компани орлого, зарлага жилийн гизээр Тэг хүн хохироож байгаа биш хаа. Би болохоор эн чинь үгүй аваад гэж бодож байгаа шүү. Үгүй аваад хэрэгтэй хүнд нь өгч जैन хэрэгтэй зөвхөн нас чи хэрэгтэй биш. Жишээлбэл зохиомлоор бас хэрэгцээ үүсгдэг. Тийм. Ер нь бид энэ бизнес худалдааны аймаа ашиг гэдэг дээр маш их юм ярих ёстой. Ер нь ямар ч бизнес ашигтай байж болохгүй. Ашиг гэдэг бол орлого зарлах хоёр л нийлж явах ёстой. Яагаад вэ? Компани лимит гэдэг чинь тийм ойлголт байна. Тэгэхээр чинь зүгээр ажил зүгээр л юм хийж. Яг тэр орлого зарлага нь жилийн эцсээр тэнцэж явах чухал байхгүй юу? Ойлгож байна уу? Тэгвэл тэрийг хийх ямар хэрэг вэ? Чи тэр орлого зарлагаа ингэж хийж явахдаа чи чинь амьдраад гэж шин. Тийм цалин аваад тий. Тий цалин авч जैन хүмүүсийг ажиллуулж. Яг хүнийг ажлын байраар хангаж जैन тий. Байраар хангаж जैन. Тий. Тэр ашиг гэдэг чинь хаана ярьдаг вэ гэвэл хувьцаат компанид л ярьдаг. Тийм. Хувьцаа эзэмшигчтэй мөнгө тараахын тулд ашигтай байхгүй болдог. Гэхдээ дахин хөрөнгө оруулалт гэдэг одоо үйлдвэрийг томруулах энэ төр гэд байдаг шүү дээ. Тэр чинь тийм учраас нойлох хэрэгтэй байхгүй юу? Яг л тэр мөнгөө ашиг гэдэг байгаагаа ингээд хөрөнгө оруулах. Таны ярьж байгаа нэг чинь тийм. Буцаагаад тэгээд тахгүй тэр чинь нэг удаа нэг ашигтай ажилласан 20 жил ажиллахгүй юм байна. За тэгвэл тийм байна. Манай тэр хувьчлал чинь балсан байхгүй Юм юу? Яагаад тэр үйлдвэрүүдийг социализм үйлдвэрүүдийг хувьчилсан бэ? Сайжруулах гэж хувьчилсан байхгүй юу? Тэгвэл аваад тэгээд цааш нь зарчаад байж яваад байлаа шүү дээ. Тэгвэл тайлангаа гаргахаас өмнө гэс хөрөнгө оруулалт юм уу янз бүрийн юм хийчээд тэгээд тайлангаа гаргах юм байна. Тэр чинь зүг байна. Барууны орнд тийм байгаа. Бид тэр мэдэхгүй байгаа. Тийм одоо Германд ном байж байгаа компани лимитед гэж байдаг байхгүй. Тийм тэр нь болохоор цаардмал лимит хувьцаа гэдэг үг байгаа. Хариуцлагатай компани. Тийм хязгаарлагдмал. Тэр хязгаарлагдмал гэдэг тэргээр хэлээд байгаа байхгүй. Та нар ашигын төлөө биш шүү гэдгийг хэлж байгаа байхгүй. Тийм үү? Тийм.
Шунш. Тий одоо Нөө бод гэдэг сэтгэв шүү. Сэтгэв чинь үнийг болгох. Тий. Тэгэхээр би одоо нөгөө саяны номын байр тэ талбай дээр босон тухайга эргээ ярмаар байгаа байхгүй юу? Харин тий. Номыг одоо хямдруулж ийна гэдэг чинь одоо уран зохиолыг мөн гүн ухааныг тийм үү? Соёлыг хямдруулж ийна гэсэн үг шүү дээ, Соёлыг хямдруулж байна. тий. Соёлгүй болгож байна гэсэн. Тий. Тэгэхээр тийм оронд та одоо юуны төлөө философи ярьдаг вэ? Энэ одоо бас том төгөлтэй. Яг би ч нөгөө социализмын үг таахгүй. Тэр социализм чинь өөрөө улс орныхаа төлөө, нийгмийнхаа төлөө ажиллаж хөдөлмөрл гэдэг ийм ёс суртахуун, гоё ёс суртахуунтай гэсэн байхгүй. Хүнлэг. Тэр чинь надад одоо яваад байгаа. Зөв. Яг социализмын төр чинь миний 10 жилийн сургууль, цэцэрлэг, Герман сурсан бүх зардлыг социализмын төр Даацсан. төлсөн баг. Төлцөө. Тэгээд би чинь хариугаа байв. шударгаас ороо хариу ярьж байгаа. Шударгаас гэдэг чинь бөгөө аваад тэнцэх. Би одоо авсан бол төрөөс авсан бол буцаага төрдөө. Гэхдээ яг та миний тэр сайхан төр одоо устцсан та муухай төр гараад ирсэн. Гэхдээ төрийг нэгэнд ард түмэн төлөлдөг гэсэн учраас ард түмэндээ өгч байгаа. Ард түмэнд бол социализм арчил хоёрт ямар ч ялгаа байхгүй. Зөв. Тийм хүүхдийн цэцэрлэг одоо социализмын цэцэрлэг арчлын цэцэрлэг хоёрт ялгаа байхгүй шүү дээ. Тийм 10 жилийн сургуулийн физик математикийн хичээл социализмын өөр арчлын өөр гэхгүй үстэй. Үгүй саяны ярин надад айгүй юу юм. Тусаад Тий тусаад байна. Одоо л ойлгох чинь таныг. Тийм. Та их юу юм биш үү? Азийн социалист юм биш үү те? Тийм бэ. Одоо нөгөө нэг Хариу Азийн нөгөө үг дээцээ хүндээ ээж аавынхаа ачийг хариуглах таньцж байгаа хэвээр. Авсан бол өгнө. Авсан бол бас жоох юм авах. Хэрэгтэй. Зөв. Таны энд чинь энийг орч ийн. Ленин багш байгаа. Ленин багшийг бас та Маркс байгаа. Тийм. Гэхдээ Сталин багхгүй шүү дээ. Сталин байх ёстой. Ер нь бол улс төрч хүмүүсийг би бас жоох ингэсэн. Тийм жоох философи талтай. Яг бол Ленин ч философч байсан байна. харин тийм гэж. Маркс философч байсан. Маркс, Энгельс, Ленин, Сталин гэдэг үсч тий хуучаа. Сталин бол яг одоо Монгол улсыг байгуулсан. Өнөөдрийн энэ Монгол улс бол Сталин, Мао Цзэдун хоёрын бүтээл. Тийм Мао Цзэдун урдаас өөр монголуудыг явуулсан. 30-40 оны үед тийм үү? Оросууд хойноос бурятуудыг явуулсан. За баруун талд казак, халимаг ирсэн. Тэгээ ер нь өнөөдрийн Монгол улс бол тэгэхээр Монгол, бурят, казак гурвын нэг тийм үү? Бүтээл багхгүй юу? Энэгээр бол яг нүүдэлчин гэдгээрээ бол манжаас үлдсэн малчин ардууд байсан. Манжаас үлдчихсэн. Манжиж өвгөө явуулсан шүү дээ. Хятад Орос хоёр нийлээд. Зөв. Тэгэхээр цэвэр халах гэж байхгүй. Халах улс байж болно. Цэвэр халахад хэцүү. Анханасаа ер нь бол анханасаа Монгол улс гэхгүй халах улс гэлсэн бол их амар байсан. Монгол гэж нэрлэжгээ чи бид нар чинь хаа байсан Төв Азийн энэ тентхийн Монгол гэсэн нэртэй ардуудыг манайх юм байна гэдэг ингээд толгой нэргээд байгаа байхгүй. Биднэрт ямар ч хамаагүй. Монгол улс бол 21 оноос эхлүүлээд 49 он хүртэл будлаад 49 оноос хойш яг албан ёсоор бие даасан тусгаар улс болсон. Энийг Мао Цзэдун, Сталин хоёр зөвшөөрч гэрээнд гар үсэж зорсон. Монгол талаас. Монгол талаас хэм баг да. Чоглсон баг. Чойгосон байсан баг. яа ингээд ийм гой сонирхолтой ярилцлага болж чад хинт ч дийлэрээ. Тийм хинт ч дийлэрээ. Тий. Би болохоор уяана sorry би нэг юм асуумаар байна л да. Та философч гэд те тэгсэн мөртлөө Европ сургууль төгссөн. Тэгсэн мөртлөө Asian үзэл бодолч гэдэг юм одоо юу гэдэг нэг тийм дотын байгаад байна штэ. Үгүй яг сонирхолтой юм. Үндсэн хүмүүс маань Аз тивийн иргэн юм чинь. Боловсрол философийн боловсрлол Европт олсон. Тэгээ Германд болсон. Яг би чинь Герман хэлэндээ бас сайн. Тэгэхээр Герман хэлээр уншаад Германы философи бол ер нь бас дэлхийд маш их үнэлэгддэг грекийн философийн дараа. Грек, Герман хоёр хэлийг бол Европууд, барууны орнуудад философийн хэл гэдэг байхгүй. Англич ч юм бол далайн дамжтай хэлсэн шүү дээ. Тийм. Франц хэлч юм бол тогооч нарын хэл шүү дээ. Зураачийн хэлтэй бас зураачийн хэлтэй. Тийм, зураачийн хэл. Итали хэлч юм бол опера, мафия нарын хэл шүү дээ. шууд. Испанч бол бурхны хэл шүү дээ. Тийм.
Санктус тэр Санктус спиритус гэж явчихдаг шүү дээ. Тийм. Испанид яваад байгаа байхгүй. Европч өөрхөн шүү дээ. Гөгжилтэй. Өнөөдөр жоохон бодлож байна л да. Тийм, Европч айгу жижигхэн дээ ойрхон. Саяхны шүү дээ. Залуухан шүү дээ. Одоо энд байгаа Араб, Перс, Эмидхэг, Хятадын философчдын дэргэд бол Европын философч бол залуухан. Тийм учраас би ганцхан Марксыг л энд үлгсэн байна. Зөв. Тэнд бол Италийн Мирандологийн зураг байгаа. Тэгэхээр болоо. Ленин бол ерөнхийдөө одоо социалист философик гаргаж ирсэн. Тэгэхээр социализм, коммунизм ч юм бол Европоос гаралтай байна. Тийм ээ. Европын бүтээлчтэй Германы. Тэр байтугай бүр Германы, Францын бүтээл баггүй юу? Тэгэхээр би ч бас яагаад Маркс яагаад социализм, коммунизмыг тэр Европоос тийм үү сурах гээд яваад байна гэдэг чинь тэр байхгүй. Ер нь бид нар социалист орн гэдгээр ер нь ямар орн байсан юм? Тэрийг би ч бас тийшээ очиж мэдэх гээд байна шүү дээ. Тийм. Диалектик материализм гэдэг чинь юу юм? Тийм үү? Шинжлэх коммунизм гэдэг чинь яг юу юм? Тийм үү? Тэр бүгд чинь би мэдмээр байсан шүү дээ. Зөв. Тэгээд дараа нь энд ирсэн хойноо за одоо болоо. Тэг Европын барууны философиг хангалттай номыг уншиж хангалттай суулсан. Одоо Аз руугаа ирээ. Одоо үндсэн өөрийнхөө тийм үү? Эссенц гэж ярьдаг шүү дээ. Үндсэн өөрийнхөө ох руугаа очив. Тэгээд өөр монголчууд бол тостой гэдэг юм. Тос руугаа очив. Зөв. Ой. Тэгээ тостой ном гэдэг баггүй өөр монголчууд бидний номыг шимтэй. Маш их тостой ном гэдэг. Яг үн шимтэй. Тийм. Зөв. Та тэгэхээр ном бич. Хэдэн ном юу н гаргасан бэ? Ерөнхийдөө 20 гаруй ном байгаа. 25 6 ном байгаа. Тэгэхээр 20 номнууд зөндөө байгаа. 20 номноос та мэдээж тэгвэл нэг ашиг орлого харддаг юм байна тий. Хүнд өгөөж өгж байгаа нь ашиг янз бүр л гэдэг утгаараа зарим хүмүүс бол яг амжилт төсийгээд илүү мөнгө өгдөг. За номыг бичсэн түг авъя. Дээр нь би таныг ажил шин дэмжиж. Тийм бол ер нь хэрэгтэй бол хүмүүсийн дандаа дэмжлэгээр л явж байгаа шүү дээ. Тэгээ үлдэгдэл гарвал яах вэ? Одоо яг энэ одоо мухар сүсгийн ном ч юм уу хэрхэн баяжхгүй гэсэн ном байсан бол ихэл хурдан зарагдах байх. Одоо хамгийн одоо тийм үү? Одоо тий сүнс байдаг гэдгээр ном бичсэн бол ихэл хурдан зарагдах байх. Гэхдээ гол нь одоо нөгөө арга зам заасан ном чи хурдан зарагддаг байхгүй юу? Сайн зарагддаг. Тэгэрэй гэсэн. Тэд нар чинь бестселлер байна. Тэр нь дуртай хүмүүс. Гэхдээ миний номнуудыг 100 жилийн дараа уншиж болно. Тэгэхээр яг нөгөө амьдрал заавартайгаа ирдгүү гэдэг шиг те нөгөө номноос бид нар чи бас юм мэдэж авахыг хүсдэг ч гэдэг юм уу. Тэр утгаараа хөрхийн нөгөө яа хэрхэн баяжгүй гэж авах гэдэг байна. Нэг бол нэг бол Томокогоос би асуухаасаа бас санаа зовж байгаа шүү дээ. Томоко би яаж баяжгүй гэж ярьдаг ш. Тэгэхээр Цэмхэн тэр номыг бас уншичвал өгөөчтэй авах уу гэж боддог л ах л та. Тэгээд би чи нөгөө Аз руугаа ирээд Азийн философи руу маш их гүн орсон. Тэгээд энтхэгийн философи, гүтэн философи, арабын философи, тэгээд нөгөө Заратустра, Персийн философи маш их орсон. Тэгээд энэ бол тэнд бол их хүссэн. Тийм яг 3 шар ном байгаа. Одоо дараагийн номнууд хэлж байгаа. Тийм Азийн философи руу орж ирэхгүй болохгүй. Бид чинь маш их санскрит байна. Тийм маш их санскрит байна. За төвдөр дайраад ороод ирсэн буддизм явж байна. Гэхдээ дүр төрх нь маш их өөрчлөгдчихсөн. Тэр явж байгаа. Нөгөө шарын гэдэг явж байгаа ш. Нөгөө Важраяна гэж явж байгаа ш. Тийм үү? Тэр явж байгаа. За Персийн философи Заратустра, нөгөө Мани маш их одоо мэдэрч чухал. Яг бол Персийн Заратустра Манигийн философи галын философи. Галыг тахдаг философи. Тэгээд манай ч одоо гал дахиад авчдаг байгаа ш. Нэг хэсэг чинь нэг нөхөр ордны доор гал дахин гэж гал тавих шиг. Ордноо шатаачлаа шүү. Тийм юм болсон. Тэгсэн. Нөгөө Өөрхий. таараа зогсчихсон. Тэгээд би ерөөсөө гал команд руу багж утасмаарсан гэжсэн. Хөөе та наад бол чинь ордны доор гал. Тэрний үндслэл болсон одоо нөгөө Манигийн тэр гал шүү. Яагаад галыг шүтдэг вэ? Гал бол нэгдүгээр харанхуунд гэрэл гаргадаг. Тэгэхээр харанхуй үнийг гэрэлтүүлж өгнө. Замын зааж өгнө. Хоёрдугаар гал дулаах. Хүмүүсээс бүнүү даарч явсан, хурч явсан хүн галд дулаах. Тэгээд ариутгадаг. Тэгээд шатаадаг. Шатаадаг учраас ариутгадаг. Тийм хог новш хэрэггүй. Одоо хүмүүс чинь бас тийм үү 100 юм хийгээ шатаагаад байна шүү дээ. Тэр чинь одоо майны шашаа явж байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд нүдэндээ галтай гэж ярьдаг шүү дээ. Нүдэндээ галтай гэдэг чинь оюунлаг хүн яг нүдэндээ галтай юм шиг юмыг гэрэлтүүлж чаддаг. Философчд бол ерөөдөө дандаа нүдэндээ галтай.
манигийн Тий. онлоор шишний онлоор. Та нутан дээр галтай юм тий. Та чи их ийм амар юу эмоцтой бас бишээ одоо юу гэдэг нэг юм гоё асдаг. хийтэй. Асаад Юу байгаа гэдэг вэ? тийм. Бишээ асаад байна. Energy юу гэдэг вэ? Энерги. Энергитэй хүн биш үү? Тий. Тэр юунаас та юм хүчтэй байдаг вэ? Таны аав ээж генээс олсон юм байна. Тэр бол байгаа шүү дээ. Бидний гэр орны юм. Мэдээж хүүхэд насны. Гэхдээ бид нар нэг юм ойлгох хэрэгтэй. Социализмын үеийн хүүхдүүд өнөөдрийн энэ хүүхэд залуучууд хоёр ялгаа байдаг байна. Юу гэхээр социализмын үед биднийг бол улс аваа явуулсан байхгүй. Хамгийн мэдүүлээ. Хүссэн үсээгүй бид нар угаас тэр юунд нь оролцоо. Цэцэрлэгийн үнэгүй. Бид нар улс орн алтан гэдгээр маш их хүндсэн байна. Ээж аваас өнөд хамаарлаггүй. Зөв. Одоогийн хүүхдүүд ч бол ээж аваасаа 100% хамааралтай. Тийм ээ. Тэрээс мөнгө гордоо сууж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр эдгээр бол нэг ээж аав яриад ээж аав ч бас хүүхд гэж сүд болоод байх нь бас аргагүй. Тийм. Би бол заавал нэг ээж аав яриад сүд болоод байх хэрэг. Улс миний хамгийн үдэлж гисэн. Мэдээж яг өөрийн Төрөөсөө эцэг ихийгээ мэдээж гэдэг утгаар нь мэдээж тэр бол хувийн асуудал. Хувьдаа би сайн аав, сайн ээжтэй байсан бол тэднийг хүнддэг нь. Зарим хүмүүс хувьдаа муу аав, муу ээжтэй байсан бол заавал тэднийг хүндэхэд албагүй. Ер нь бол ээж аав болгон сайн биш. Тий. Эмээгөө болгон сайн биш. Бүтэхгүй эмээгөө, бүтэхгүй ээж аав нар хорвоогоор дүрнэ. тийм шүү. Хүнээс тийм үү ээж аав чи хинбэ гэж асуух бол бүдүүлэх асуух. Тийм бүтэхгүй ээж аавтай хүн хариулж чадахгүй шүү. Тэглээгээд энэ одоо яасан хүүтэн нөхрөө ээж аваагаа ярихгүй гэж бас болохгүй. Тийм хүүхдүүд ч гэсэн бүтэхгүй хүүхдүүд энэ ороогаар дүүрнэ. Тийм учраас зарим хүмүүс хүүхдүүд ээж ярих дурггүй. Тийм тэрийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр та за би хоёр юг шууд зэрэг тавьчих идэх үү. Нэгдүгээр та нэг хуучны одоо эртний хуучны одоо өмнөх үеийн хүүхдүүд гэдэг юм юу гэх тийм те. Одооны хүүхдүүд гэж яриад байгаа шүү дээ. Эдгээр ч ер нь сайн тал муу тал гэсэн байдал ер нь танд ямар байна? За хоёр талхаар ээж аав муу ээж аав сайн ээж аав гэж ярьлаа шүү дээ. Тэнгүүд сайн муу ээж аавын хүүхэд болохоор угаасаа хүүхэд нь генэндээ бэд юм аа гэдэг бас нэг үг байгаа гэдэг шүү дээ. Үгүй тэгэж наа чи гүлээчээд аав нь тийм хүн байсан юм чи наа чи ямар ойлгохтэй. Нэг бол энэ наад чинь сайн удамтай сайн хүний хүүхэд шүү. Наач бол хотлоо. Аха. Тийм энэ бол энэ арай сонир байна. За. Тийм арчны хүүхэд сүрхий хүмүүс болдог. Аха. Тийм. За баяны хүүхдүүд бол гинт хэрэгтэй болно. Тийм. Тэр бол тэр яа. Тийм тохиолдол бас байна гэсэн үг шүү дээ. Өндөө. Юу явж байна? Тийм би хэлээд байгаа шүү дээ. Баяны хүүхэд бол тэр бол асар том аз мэдл гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм яг бол бүх юм бэлэн бүх юм ээж аав нь төлөөд тэгээд дараа нь ээж аав тэр төснийхөө төлөө нөгөө хүүхдээс чинь өөр нөхөд ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ мөнгө төгрөг таарах өмнө хүүхд болоод чинь айгүй амар байхгүй эргчлээтэй байхгүй өөрөө аваад явчих юм. Нэг хөршигээд авах хэрэггүй. Тийм. Маш эргчлээтэй өссөн. Энэ бол баячуудын хүүхдүүд бол тэгээд би энэ Монголын баячуудын хүүхдүүдийг яаж өдөр өнгөрөөж яаж амьдэрдэг бол гэхээс би бүр ясахтаад биш шүү дээ. Хэцүү биш баг. Нэгдүгээр би баг. Хоёрдугаар тэр эхний асуулт чи юу байлаа? Одоо үеийн хүүхд өмнөх үеийн хүүхдгээд тийм миний хувьд бол одоо бүтгэн нөхдөд тэтгэдэг үүс шүү дээ. Тэгээ олон бүтгэхгүй нөхдөд чи өнөөдөр магтагддаг шүү дээ. Атмаа, орцны атмаа, байрны атмаа тэр үе чи хөрхий гэртээ зай байхгүй ээж аавтай хөвгдөд гадаа гараад ирдэг. Тэгээ гадаа гарч чиг хийх юм байхгүй нөгөө дуулаагаа шоколадыг атмаа олчдаг байхгүй. Тийм юм жоо хөвгөж оролдог л бүтгэхгүй нөхдөд л атмаа болно шүү дээ. Тийм ном уншдаг хөвгөж юу гэж атмаа болох юм бэ? Ном уншаад сууж шүү дээ. Би бол ном уншаад хөвчсөн байж шүү дээ. Тэгэхээр атмаануудыг хажуугаар арчдаг. Тийм. Хүнд өөрийн төрхийн бас нэг янз бүрийн генний юм бол тэртээ тэргүй байна. Тийм. ген бол ген тий. Хөгжмөл дуртай янз бүрийн генүүд байна шүү Аа, дээ. тийм. Дөрвийн авьяастай. Тэгтээ болно тэр авьяасаа юм болгож чадсан уу? Цааш нь хөгжүүлж чадсан уу гэдэг л ялгаатай байна. Би бол философийн одоо авьяастай байж тэгтэл би өөрөө бас философитой дуртай байсан байхгүй. Дургүй байсан бол цаашаа хөгжихгүй байхгүй. Тийм. Төгөлдөр өөрийн авьяастай байгаа шүү дээ чи бол. Дааш төгөлдөр дурхаас тоглохоосоо чи жоохон залхуурдаг. Яс ядаргаатай юм өдөр болгон тоглоод гэж. Тэр халшраад байдаг тий. Тэгэхээр юм бол хүн хамгийн чухал бол авьяас биш байхгүй. Мөнгө биш байхгүй. Хамгийн чухал бол өөрөө хүсэл дуртай. яг гэнэ. Миний монгол хэл ши. Яг дуртай ахраас сурсан. Хүмүүс ном бичээд ингээд байгаа. Би монгол хүмүүс дуртай байна шүү дээ. Монгол хүмүүсийг
хүмүүс бид тийм үү? Эдрэг хүндэлж тий. Энэ хүмүүс би чи хайртай шүү дээ. Тий. Та монголчуудад их үнэхээр хайртай юм. Бүр арай тэнд зогсоо харахгүй. Та монголчуудад айгүй хайртай байна гэхээр монголчууд болохоор таныг шүүмжлээд ах юм. Шүүмжлээс тэр юм аа тийм. Бид тэргүй ээж нь хүүхдтэй хайртай байгаад хүүхд шүү. Орлоод орон хөндөд идэг үстэй. Тэр байхгүй тий. Тий. Та дэрэн дээр одоо имзгэлдэг үү юу? Би юунд нэмжэлтэй хөөхий тий. Хөөхийс Инста болоогүй юм да. Яваалаа гайгүй болно. Яг уу тэр чинь тухайн үед нэг уурсан сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Сэтгэлийн хөдөлгөөн чинь жоо байж байгаа арил болчихдог. Алга болчихдог байхгүй. Бид дээрийн хийсэн нэвтрүүлэг байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд нэг хүн битцсэн ба. Энэ хоёрыг хоёулангийн Монголоос хууж гарна. Тэгсэн байсан. Би харсан. Тэгвэл энэ гадаадад Даах юм уу? тайвныг хүмсэн гэж даавал явж болж юм. Бид хоёр явъя гэж. Мөнгө Герман руу ч юм уу Японд руу. Япон. Окей, харин модер ирэх амар эйшн хүн байж. Хятад юу? Философийн боломж өгдөг шүү дээ. Тэрийг хийгээд Та нөөдхөө хийхээч тий. Хятад явмаар. нөгөөдхөө хийгээч. Тий нөгөө Японд ч нөгөө гудамжаар авахыг гэж. Нөгөөдхөө хийгээч. Юу Гудамжаар авахыг гэсэн. Явах гэдэг хүмүүс би нэг зориулаад хэлчих тий. тий. Мөнгөний төвчөрөө би яваа шүү. Зайлээд өгье гэж. Ерөнхийдөө Яна. одоо хаанч байж байгаа юм тий. Энэ чинь нэштэй ихчтэй байгаа. Харин тий яг ястай яг наадч тий. Энийг олвол хаач энэ нэгээрээ амьдраад явчих. Энэ одоохон ихчтэй бол хаавал би ихчтэй болж байгаа. Тэрээс миний би хайчнууд над ямар хамаатай юм. Тэгэхээр энэ дээрээс дахиад би ер нь мунхаг хүн л дээ. Тань миний ажилдаа зүгээр бараадахгүй шүү дээ. Тэгтээ яг зүгээр ярен дундаас нь би зүгээр сонирхож юм асуух дуртай ер нь. Тэгээд саяны таны ярьснаар тэгэхээр философч хүн тэгэхээр яг юу хийдэг? Бодно. Аха. Тэгээд одоо яг бодлоо цаасан дээр буулгана. Тийм. Бодлоо хүнтэй ярьж хуваалцсан. Яг л мэдлэг гэдэг чинь тийм үү? Бодол, мэдлэг, цэцэн, мэрэгэн энэ бүгд чинь хүнд өгөхөөр өөрт алга болчихдог юм биш байхгүй. Тийм яг Ажил байна. гоё. Би чамд мөнгө өгвөл би өөрөө мөнгөгүй. Тэгэхээр мэдлэг гэдэг бол ийм гоё байхгүй. Тараагаал байж миний эндээс гараад алга болчихгүй шүү. Тэр баг. Зү. Тэгэхээр ерөн философч хүн бол маш их оптимист хүмүүс гэдэг. Одоо хүмүүс хөгжин, өөрчлөгдөн гэж явдаг учраас маш их оптимист. Тэгэхээр хүмүүс бас хайртай байх хэрэгтэй. Хүмүүс хайргүй хүн бол философч болоод ирсэн. Тэгэхээр юм ботхооч үлчиж шүү дээ. Тийм. Ер нь бодолж байхгүй. Тэгэхээр чи та нэг ясандаа бас хүний өмнөөс юм бодоод байна шүү дээ. Тэгээд одоо гоё философчийн нэг хэлсэн үг байдаг байхгүй юу? Аристотель гэдэг одоо тэр зургийг үзэхэд Аристотель гэж ямар философч байсан бэ гэдээ асуусан чинь тэр философч ингэж хариулсан гэж байгаа байхгүй юу? Аристотель төрсөн, бодсон, өгсөн. Тэгээд өөрөө ч яахгүй гэсэн чинь бусд нь онигоо гэсэн гэж. Юу илээ газар дээр гурвалжийн зураад байдаг хүн билүү? Газар дээр гурвалжийн зураад тэгээд Сократес юу илээ? Пифагорны болов. Тий, Пифагорын нэг том яа байдаг шүү дээ. Биш. Тий, А квадрат нэмэх Б квадрат С квадрат гэдэг тий. Тэр бай тий янз бүрийн тий грекийн бол эртний философчид бол бас их шилхэн байсан. Тий. Ер нь бол грек, хятад, энэтхэг, перс дөрвч маш том философи байхгүй. Яг нь Египет тэрнээс өмнө соёл үүсчихсэн асар том соёлтой байсан. Тэгэхээр философч нэг байгаад. Яг сүүл нэг эмэгтэй философч бас тэр байсан л да. Бас алдартай. Эмэгтэй. Тий. Египтэд яг одоо нэг эмэгтэйгийн юу байдаг шүү дээ. Кино, фильм байдаг та. Walls гэдэг нэг Холливуудын жүжигчин тоглож ирсэн. Тийм үү? Тий. Их гоё фильм. Танаа үзээрэй. Тэгээ. Нэр нь олчихгүй хин. Аха. Гоё юм. Хин Яста дандаа л эргэтэй л хүн айснаас. Википедиа дээр харчаарай. Нэр Сайн тэр өмнө Солонгос ч гэсэн бас сайн философч байсан шүү дээ. насвартай юу? Бүр дээр нь. Тийм үү? Тий. Өмнө Солонгос бас эмэгтэйчүүд сүрхүү байсан. Манай Японд философч эмэгтэй сурахгүй шүү. Тийм үү? Японд бас байсан гэдгийг. Гэхдээ нөгөө нэг юу өмнө Солонгост бас байсан. Ер нь бол тий өмнө Солонгос. Гэхдээ хадаа Солонгосч дээр нэг л байсан шүү дээ. Тий 49 оноос хойш Хоёр болцсон болохоор. Бүрхэ тэтгэж зовоогоод байна шүү дээ. Тийм. Зүгээр ер нь бол эмэгтэй философч байсан. Гэхдээ тэд нар бол ихэнхдээ зохиол бичдэг. Өөрийнхөө амьдралыг бичдэг. Өөрийнхөө амьдралын түүхийг бичдэг. Тий эмэгтэй хүн ер нь ямар вэ? Тий энэ олон одоо муухай харсан эрчүүдийн донд
Байж ах. хүн яаж өөрийгөө авч чадах вэ? Яаж тэнд тогтох уу? Яаж тогтох вэ? Яаж survive болох вэ? Тэгэхээр тэрийгэ бичсэн Япон, Солонгос, хятад философч эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэднийг бичсэн. Тэгэхээр ирчүүд нь олонхон юм чи юу нэстэ барьж идэх байхаа. Гэхдээ тэр дундаар харин барьж идэв шүү дээ. Харин тэр дотор яаж тэгж чадав? Мундаг юм. Өө Төвчээртэй л энэ да. Тэг энд байгаа бүгд Үжил иржтэй. бодолтой үнэхээр энд хандан эрэхтэй байгаа. Дандаа үс сагалтай хүмүүс. Тэрээс. Тэ. Буддаагаас бусна гэх. Тэр сахланд учир вэ нөө? Гоо яг тэ өөртөө ажлаа хийгээс ઉપર сахлаа усах завгүй биш. Юм бодчих. Бид нар чинь ресурч чи бизнесмен биш шүү дээ. Бизнесээр бол сахлаа усаад үнтэй гасч бижиг амсал гарах байх та. Өнгөцсөндөө анхаарал тоо. Гадаад төрөндөө анхаарал. Энэ хараа. Энэ багшийн үсийг хартаа. Сайт ингэж. Тэгэд ер нь ингээд түүхэн дэх философичдод яаж хоол идчих, яаж амьдарч исэн юм. Байна эдгээр чинь бол дандаа дулаан орны хүмүүс. Тийм ээ. Над шиг Хөдөө чөчгөө сууж идэг хүмүүс биш аахгүй. Аха. Би чинь тийм үү хөлдөг газрын хисавч аахгүй. Аха. Тийм бүхэн хөл тас хөлдөг газрын хүн. Анхны хүлддэг газ. Дэлхийд хамгийн анхны устан дандаа дулаан орно. газрын хисавч аахгүй. Чинь үзүүл жимсээ аваад идэл чинь Тэгсэн жимчээ аваад чинь тэгэл даалгах гурлаа. халуунд нэг идэх хүсэл өгч гэсэн. Одоо ингээд очих юм бол одоо монголчууд маш их мөнгө хэмнэ шүү дээ. Тийм, Нэг гудамж. жил ингээд байжаад ирэх юм бол маш их мөнгө хэмнэ. аим гой турна. Тэгэхээр Улаанбаатарт бол одоо тэгэл гарлах шүү дээ. Үйл ихэлдээ тэгэл гарлах. Хувц хэрэгтэй, удал хэрэгтэй. Тэгэхээр Молдор Эрдэнга их мөнгөтэй хүн байх нэ. Бодоод ахаар чи мөнгө орж ирэхгүй шүү. Яг мөнгө бол мөнгө яриа бүх яриаг зогсоодог гэж байгаа. Тий. Би бол өмнөх яриан дээр та мөнгөгүй хүн байх нэ гэж дуусгасан шүү дээ. Гэ надад мөнгөтэй хүн байх нь. Би одоо хөөгдөд тийм үү явчихгүй юу? Тий. Өөрөөгөө хөөгөө явчихгүй юу? Тэг мөнгө учраас энэ чинь бас энэ бас суугаад байна шүү дээ. Нойроо өмнө суугаад байна шүү дээ. Тий. Мөнгөтэйс бол чи тэрийг тоосч Коохот авахгүй. тоож суухгүй. Тий шүү дээ. Тий шүү дээ. Өөр тийшээ нүднэгүүгээ явчих шүү дээ. Тий. Усгүй нүдэнд нь усгүйгээд. Тэгээ би ингээ хараадах нь за энэ Фукузава гिचжээгөө мундаг хүн байсан юм манай Япон. Философич гэхээс илүү ус төрч бас нөгөө Соён гэгэрүүлэгч. тий соён гэгэрүүлэгч байгаа. А ер нь ингээ философи одоо Философчдыг чтийг хараадахаар миний мэддэг энэ хитэн хүмүүс болохоор яг бодит өөрийнхөө хувийн амьдрал дээр яжхан таарах хүмүүс. Гэхдээ яг хувийн амьдрал нэг үнэг гэдэг. Тий. Хувийн амьдрал бол чухалчдаг бах тий. англиар хэлэх юм бол банал. Банал гэсэн үг тий. Банальны. Тий банальны. Тийм үү. Тэр бол утгагүй. Тий. Ер нь өдөр тутмын амьдрал шиг удиртай байхгүй шүү дээ. Тий. Тийм байх юм. Тий. Философи хүмүүс чинь тийм байдаг. Тий. Өдөр тутмын амьдрал янз бүрийн энгийн амьдрал одоо юу байдгийг тэр бүгд бол тэр нэг утга үн өгдөг байхгүй. Тий. Та Тэгэхээр тэгэхээр тэр утга үн өгөх юм бол одоо ном бичгч завгүй, бодогч завгүй явж байгаа шүү дээ. Тэд нар утга өгдөг учраас тэр бүгдэд хэрэггүй бүгдэд үн өгдөг учраас бодоод томоо өчөд сууж шүү дээ. Тийм үн өгдөг байсан бол одоо гадуур аялцсан ч явж идэг юм уу? Эсвэл янз бүрийн үнэтэй цайтай цаг үнэтэй цайтай юм тийм үү үнэтэй цайтай сүмх одоо юу байдгийг тийм юмыг араас гүйж шүү дээ. Одоо тэрэнд утга өгдөг учраас. Эсвэл би одоо энэ цаа хоёрын урд нэг том хөөрөх тавьчихсан энэ төр сууж авах байхгүй. Тийм. Тэгээ айгуул тамхилах гээд энэ төр солиороод байна. Тийм үү? Чи солиотой нүдтөрч одоо гэдэг шүү дээ. Зөв. Одоо социализмын тийм үү сүрхий дамжин сөрөн нэр чинь тамхилдаг байсан гэсэн. Тэгэхээр бид чинь тийм соён гэгэрүүлэгч боловсралтай хүмүүс бас биш л байгаа байхгүй. Өөр хамраа тамхитагаа л байсан байгаа байхгүй. Тэгэхээр социализмын үед нэг автор боловсралтай нэгтэй хүмүүс байсан гэж бас болохгүй. Яг ихний анх одоо эсгэгээрээсээ гараад гадаад яваад ирсэн учраас тэд нар чинь анхдагчд учраас нэг үнэтэй харагдаад байдаг байхгүй юу? Тийм. Тэрээс нэг сүрхий бол биш ээ тэд нар. Тийм. Анхдагчд та мэдээж 3 дахь үеих байхгүй. 3 дахь үе юм байхгүй. та мэдээж ихнэр хөвгт байгаа тий.
Өө тийм янз бүрийн тиймэрхүү юмнууд одоо тэгэл байна шүү. Зүрийн тиймэрхүү юмнууд Одоо хөрөхгүй одоо дүүрэн шүү. Миний одоо байна шүү. би яг нөө юу утгаар нь асуух гэдэг байхгүй юу? Одоо та ингэж амар шал өөрөөр сэтгэдэг, юмыг хардаг, боддог, ингээд өөрөөр нөгөө хүмүүсийн хийж байгаа юмыг утгагүй харагдах байдал энэ үүсгээр гэр бүлд айгүй яадаг бол гэж сонирхоо. Би ч одоо бүгд 30 хэд гарчихсан тийм үү? Та юу? Гарчихсан одоо тийм хүн биш байхгүй. Тийм үү? Авгаа орхиж явж чаддгүй. Тийм үү? Уцаар байна. Тийм үү? Мөрдөж Харгууттай байдаг. Тэр нас чи миний холоо айл хэд өнгөрчихсэн байхгүй. Ахаа. Бидэртээ зурлаж идэг нас. Зөв. Чөлөөтэй нас нь хүрсэн. Би ч одоо яг хамгийн сайхан насандаа явахгүй. Гон чинь байж штэ. Нэг 55 60 наснаас л эхэлж яг жинхэнэ ирэх юм бол. 55-аас урагшуулууд ерөөдөө онгороо уцаан бодлоо. Хүүхдүүд гэсэн шүү. Хүүхдүүд бацаа. Тий. Тинейжер байхгүй. Тий. Эмэгтэй хүмүүсийн болохоор харин 45-6-аас гэсэн. Одоо үе бол тэнэг үе. За 25-аас цаашаа явах гэдэг жоохон солиор. Нөгөө дурдах чална гэхлээр солиород гэдэг чинь. Гэхдээ наад чи айгуу гоё. Тэгээ дараа нэг ажилд орохгүй болохгүй нэг тийм бас нэг. Тэгээд зарим нь бүтлгүүдх юм бол нам руу орчих юм те Монголд бол. Яа. Ажил мэргэжлийн бүтлгүүдсэн хүмүүс чинь тэгээд нам руу нам бараад байгаа шүү. Тэгээд тэнд л нэг өөрөө чадхаа болохоор гэсэн үг юм. Одоо манай энэ янз бүрийн тэгээд чинь намын бүтцээрээ дэш ингээд карьер ахаад байдаг байхгүй. Тийм мондагтай биш байхгүй. Боловсролтой биш байхгүй. Гэхдээ би гадаад хүн те. Манай хүн чинь намгүй хүн те. Намгүй хүн. Тэгэхээр ер нь том бизнес бол хизээч хийж болохгүй юм лээ. Болохгүй шүү дээ. Би намгүй болохоор намайг дарахч болохгүй. Монгол улс бол наман улс. Тий. Бүх амьдрал намаас хамааралтай. Тэгээ нам нь бүгд ингээд. Тэр тий. Аалсны одоо нэг туршид. Тий. Тэр нь одоо таны юу гэх таны ярьдаг социализмын одоо нөгөө ганц үлдээсэн гай шүү дээ. Тэр үе. Социализмын ганц үлдээсэн гай биш үү? Яг энэ бол Америкуудын л гай. Барууны ертөнцийн л гай. Одоо Америкууд барууны ертөнцийн чинь хурж ирээд капитализм гоё баяж. Тийм үү? Хувьчлаар юугаа устдаг. Бүтээн байгуулалтаа устдаг. Тэгээд сайхан ноён хаан дээдсээрээд явцгаа гэж бид нар чинь хөөргөө хийсэн байхгүй. 90 онд уу? Тий 90 онд. Тий. Хамгийн анхны одоо Монголыг балсан хүн чинь Джеймс Бекер гэж Америкийн тэр үеийн гадаад явдлын англи сайд ирж байсан. Джеймс Бекер. Бекер тий. Бекер гэдэг чинь их муу мухай юм зааж гисэн байхгүй. Тэр чи хэдэн оных юм бэлээ та. Одоо ер нь намайг 10 жил байхад яг үнэ. 10 жил байхад Джеймс. Тэгээд тэрнээс хойш чинь Тони Блэр одоо юу гэдэг нөгөө Фридланд ерөөсө барууны том капиталистууд том уул уурхайн компаниуд ч орж ирээд бидний бүх амьдралыг устгаж, өмүүлж, хэмхэлж нураасан байхгүй. Би бол 90 онд хэлмэгдсэн байхгүй. Та тэр үед миний үеийнхэн бол бүгд хэлмэгдсэн. Бид нар одоо байхгүй үстэй. Тэгээд өвгөлтийн үедээ гарч ирдэг чинь сэтгэлээр унаад тийшээ аргуугаа явчихгүй. Одоо хувьчлаар ажлын хөдөлмөрөөр устгацсан байхгүй. Та улсад ажилласан тийм. Би физиктэй нөөрлөөс. Физикч тий та. Төгсөж ирээд бол яг шилжихны академи тэр хоёр яг ажиллаж байсан. Тийм тэр чинь социализм үе яахгүй. Тийм өөр институтууд ч ажиллаж байсан. Янз бүрийн газар зөндөө ажиллаж байсан. Тэгэхээр тэр чинь бүгд нураацсан байхгүй. Тэгээ би чинь миний нөгөө намайг бүх мөнгөний төлөөд Германд очиод мондөг болоод хөгжөөд улс орныхоо хөгжилд мэдлэг боловсролоо зарцуул гэсэн тэр төрийг чинь 90 онд тусгай хийчихгүй юу. Тийм тэгээд баахан бүтэхгүй ажилгүй, сургуулгүй тийм үү годомчны янз бүрийн бадрын талбай дээр ингэж гарч ирээд тэгээд тэр нэг имижийн хийгээд арчил байгуул тэр нэг имижийг хийгээд тэгээд арчил гэдэг юм чинь бидний яачтаа шүү дээ. Уул нь бол арчил гэдэг чинь демокраси гэсэн грек философи гаралтай үг. Манай энэ хүмүүс мэддэг. Буруу намайг чинь мэддэг. Буруу. Харин ч бүр демокраси гэдэг чинь харин ч бүр хүний нийгэмд зориулсан, хүний аж амьдралд зориулсан маш гоё онол байхгүй. Тэгээд бид нар чинь альва нэмээр гаднаас оруулж ирэхээр монголчууд чинь танихгүй болтын өөрчлөлтөг хүмүүс шүү дээ. Тийм буддизмыг оруулж ирээд танихгүй болтын өөрчлөлт гэсэн. Далай лам гэж танихгүйсэн шүү дээ.
Тэгтээ энэ ч буддизм биш шүү гэсэн шүү дээ. Нөгөө Тийм. сүшиг нөгөө юу биш болгоцсон. Сүши биш бүр монголчлал бүр амар дэлгэрүүлээ гэсэн байдаг. Пицца гэсэн чинь энэ нэг одоо нэг хэсэг нэг бас нэг хэдэн 10 жилийн өмнө пиццаны юунууд их хөгжсөн юм аа Улаанбаатар битүү пицца хөргөлттэй пиццанууд тэгээд хажуудаа нэг кола барьчихсан тийм үү. Тэр нь бас захиас нөө. Тэгээд тэр чинь тэгээд захиалаад идсэн чинь зүгээр юм гурлан дээр махан хурал тавьсан. Монголчлоо те. Зүгээр сайхан махан хурал ирж байгаа. Махан дурлаг гэсэн энэ зэрэг. Тэр одоо тийм ямар ч пиццатай явж хамаагүй. Гэтэ юм одоо нөгөө юу яа л та над шиг те бас монголчцсан биш тэгээд хүмүүс ярьдээ шүү дээ те. Чи монгол Чи дээр экспертийн доорны комент дээр бичсэн байсан. Энэ хоёрын хин нь монгол юм бэ? Тий. Мэдээж Монголд ирэхээр ингээд хамаг юм одоо монголч шиг аргагүй шүү дээ те. Зөв шүү дээ. Зөв. манайх Тэгэхээр гэхдээ одоохондоо ингээд монголчцсан философи гэдэг одоо Монголын философи гэдэг юмыг одоо тий би болгоход баг дөнгөж ингээ хэлж байгаа юм бэ гэж би бодож тий. Одоо л хэлж байна. Тий, одоо л хэлж байна. Социализмын үед бол яг марксизм, ленинизм гэсэн нэрийн дор яг текст уншиж хичээл заадаг байсан. Гэхдээ тэр зөвхөн марксизм, ленинизм дээр явжсэн. Адраас одоо том философийн утгаараа боддог хүмүүс бол тэр үед байгаагүй. Цээжлээд тэгээд ном уншуулаад цээжснийг буцааж давтаж явуулаад дүнгийн тавьдаг тийм л юм байсан. Юу ч ойлгоогүй. Тий, өөрөө ч ойлгоогүй. Яг орсод сураад ирсэн. Тэгээд орс хэлээ олигтой сураагүй байж яаж философи. Тийм хүү зөв айлгадаг мэрэгчл байсан. Марксизм, ленинизм бүгдээр айдаг. Юу н ойлгогддгоо хэцүү. амар сонсогддог. Тийм зөвс нэг орчин сум ойлгоогүй юм чинь. Марксизм, ленинизмын Одоо ч гэсэн дээд сургуульч лүү. Одоо ч гэсэн Амар нэртэй. тийм тэр ч бол яг улс төрийн сургууль. Тийм. Зөвхөн философи гэдэг утгаараа бол маад нэг орж ирж байгаа. Яг буддизм жоохон орж ирэхдээ бас философи нь хаягдаад орж ирсэн. Тийм. Хурс үсэг маягаар маад орсон. Яг одоо буддизмын философи нь орж ирж байгаа. Одоо нөгөө дарма, гарма, сансар, тийм үү сангаа энэ гэсэн ойлголтууд нь зөвхөн хүний нэр болоод ороод ирсэн байна. Зөв. Он нь орж ирсэн. Тий, сангаа гэдэг чинь одоо нөгөө ламизмын нөгөө юу болчих шүү дээ бас нэг жинхэнэ лам нар одоо лам нарын цугларалтай. Тий. Тэр нь одоо нөгөө айгүй ингэ нөгөө миний Японд тий сонсоод ойлгоснаас чад ундаа байгаа байхгүй тий. Тэг яг нөгөө одоо нөгөө багштар мөргөмөө гэдэг юмыг багш нар ашиглана. Тий. Номдор мөргөнөө тэр нэг багшийн дээр төрөл номдор мөргөнөө тэр бичсэн багш. Тэр чинь өстой болох байхгүй. Ер нь ном гэдэг энэ book гэсэн англи үг ном гэж орчуулсан чинь анханасаа болчих. Тий. Энэ номдор мөргөмөө гэдэг чинь дарма байхгүй тий. Дарма гэж байна. Book биш тий, ном биш тий. Дарма. Тий. За гарма ч болохоор юу гэхгүй юу? Гарма ч болохоор чиний хийсэн бүх юм чинь үр дагавартай шүү гэж байгаа байхгүй. Карма тий. Тий. Гарма. Гарма гэдэг одоо гадуур нэртэй хүмүүс шүү дээ. Тий. Дарма гэж зөндөө нэртэй хүмүүс байна. Тий. Дарма нь болохоор тий. Дарма нь болохоор юуны онлон байхгүй. Ном. Яг одоо ингэж л амьдр гэсэн. Энэ замаар яв гэсэн. Тий. Тэр нөгөө хэвлэлийн номыг хэлж байгаа юм биш үү? Тийм. Юу нь болохоор гармаач нь болохоор чиний бүх үйлдэл чинь үр дагавартай шүү. Одоо зарим хүмүүс тэр би юу ч хийхгүй, юу ч оролцохгүй гэдэг чинь тэр чинь ч үр дагавартай байхгүй. Тийм. Тэгэхээр манайхад бол яг үеийн мөрөнд гэж орчуулдаг. Зөвхөн үйл биш. Юу ч оролцохгүй, юу ч хийхгүй гэдэг чинь үр дагавартай. Тэр чинь үйл бас тий. Тэр чинь байхгүй. Юу нь болохоор сансарчин болохоор бол нас орсныхаа дараа сансарт уулзнаа гэсэн баг. Тэр чинь сансар байхгүй. Самсар гэж орчуулдаг. Самсараа чинь тэр сансар яваад байгаа. Одоо Улаанбаатар сансар гэдэг шүү дээ. Тэгээ миний хүүхднаас өнгөрсөн газар шүү дээ сансар. Тэгэхээр космос. Тэгээ сүүл рүү нэг тэнгэрийн космосыг тэр үгээр орчуулдаг гэж байна. Огторгуу. Тэгээ огторгууг сансар гэдгээр орчуулдаг. Уул нь бол буддизмаараа бол хиндуизм энергийн шашнаараа бол сансараа гэдэг бол хойд насандаа дахин уулзнаа гэсэн. Тий яг хөө. Энэ насанд чи те янз бүрээр байх чинь их осолтой шүү. Чи бүхэл одоо бүхэн мартагдана гэж чи болохгүй шүү. Чи хойд насандаа сансараад уулзсан шүү. Чи тэрийг мартваа гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ насандаа болгоомжтой байх болохгүй байхгүй. Тийм ээ. Та хойд нас гэдэг юм дэгдэв үү?
яг итгэр гэдэг чинь хостой асуудал та. Нөгөө английн одоо trust гэдэг үг явж Аа, байгаа шүү дээ. Тийм үнэмшдэггүй гэж асууж А байгаа. тийм. Юу бэлээ. Тийм. Үнэмшдэггүй. Итгэл болох гэдэг юм тий. Чинь нэг осолтой байхгүй Тийм. юу? Тэ одоо тэг банкнд итгэж болохгүй шүү дээ. Нөхөртөө эхнэрдээ итгэж болохгүй шүү дээ. Яг үнэмшиж болно. Одоо үнэмшиж болно, эхнэрдээ нөхөртөө үнэмшиж болно. Тэг банкнд үнэмшиж болно. Найдаж болно тийм. Найдах чинь бүр осолтой. Наач хов байхгүй юу? Тийм. Найдах чинь эцсэх байхгүй. Аргаваараа найдах. Тийм. Тэгэхээр найдлага бол юм баргалж байхгүй. За. Ер нь хинч найдаж. Тийм ээ. Тийм. Хамгийн сүүлд юм Нэмэргүй. Хүнд бол найдаг шүү дээ. Найдлага дандаа ийдэж шүү. За. Тэгээ хойд нас. Чи чинь хойд насанд үнэмш хойд нас байдаг гэдэгт үнэмш Тийм. тийм. Гадаад хүн шүү. Тийм. Тийм. Зөвхөн үнэмш. Тийм. Зүгээр мэдэхгүй. Би өөртөө сайн мэдэхгүй. Зүгээр яг хойд нас Би очиж үзээгүй. Би очиж үзээ. Тийм. Бурхан багш ингэж хариулсан гэж ааш тийм. Тийм. Хойд нас байлаа гэвэл яг гоё юм шиг. Нөгөө талдаа удахтай юм шиг. Аимшиг юм шиг. Нэг аимшиг юм шиг. Сонирхолтой. Тийм. Зүгээр яг нөгөө хойд нас руу яваад очихор чинь нөгөө бүтэхгүй нөхдөд чинь тэнд одоо бас байж байгаа шүү дээ. Одоо яасан удаа байж байгаа шүү дээ тийм үү? Очи хүрээд ирэв. Жог удлаа тий. Өөрөө жог хоолнд цайлаа байсан. Аваад тисчээ. Өөрөө нэг аль нэг уудгүй байсан юм шиг байна тий. шүү дээ тий. А та уудгүй тий. Тэгэхээр А тийм үү. тийм да. А тий. Тийм да гэх тохтой. За, би Германы хэмч. Би өгөөрэй багш та. Тий. Тэгвэл Тэгээ тэр болоод явж байгаа байхгүй. Тэгэхээр хойд нас бол найдаг бол яг нэг талдаа жоо өөдөртөө нөгөө нөхдөд чинь байж байгаа. Нөгөө талдаа сонирхолтой хэрэгтэй. Яг бол бас нэг апдейт хийгээд гоё дахиад бас чирмээр шүү дээ. Жоо хэлж ярих гээд амжаагүй ч гэдэг юм уу. Тэр хүмүүстэйг очиж уулзаад нөхөд хэлчих байхгүй. Тэр үед нөгөө урд амьдрал бий уулна таныг тэгж бодож явдаг гэсэн. Танд бол тэгж хэлье гэж бодож байсан чинь өөрөө нэг түрүү явчихсан. Одоо би хойноос чи үрч ирээд нөхөд тийм үү хэлээд хоёулаа сайхан ойлголцчих тийхүү. Тийм. Гэхдээ миний хараад бол хойд нас хэрэг за байдаг байлаа гэж бодоход оцгоор нөгөө нөхдүүд байна гэж шүү дээ. Тэгэхээр тэрийг ч гэсэн бас бодолцсон бах уу. Тэгэхээр юу ч санахгүй болгож очуулдаг бах уу. Тэгвэл бол дахиад муудалцаалсаа. Өөрөө бишээр А чи байна уу гэж. тий. Чи өөрөө бишээр очих юм. Би өөр тэгээд гадааш хүн амт ингээл хөлдөөгөөд тийм ээ тэгээд одоо тэр өвчнээ эмчилдэг болсон үед гисгээ нэгдэг гадааш айхтар хорд авдагтай хүмүүс Зовоохгүйгээр хөлдөөлгөө гадааш одоохондоо инлэг эмчилж чадахгүй. Ирээдүйд эмчилдэг болно. хүлээлгэх гэж. Яана. Тийм. Тэгээд нөгөө хөлдөөдөг шингэнд хийгээд том савнд хийгээд хөлөөдөж байгаа байхгүй. Тийм би кинонд харж ирсэн. Тийм. Тэгээд 100 жилийн дараа 200 жилийн дараа Бодит юм. Тийм. бодит хүмүүс Бага. ер нь баячууд. Тийм. Тэгээд тэр чинь 200 жилийн дараа өвчнээ нэмждэг болгонгуудаа за одоо энэ нөхрийг сэрээгээд гисгэж Нөгөөх нь эмчилчих. тийм эмчилчээ гэдэг. Тэгээд би бол бас хөлдөөлөхгүй юм даа байхгүй. Тэр чи Тэгвэл би ингээд гисээд ингээд Шал өөр юмд хүрээд ирж. шалаа танихгүй хүмүүс. Ганц таних хүн Би хинч намайг үнэлэхгүй бай. бүр өстө бүр шокнд орсон шүү дээ. За болоо буцах хийн шүү дээ. Буцахад хөлдөөлөх хийн шүү дээ. Болыг Галзуурах юм. хүмүүс өгч хийн шүү дээ. Тийм шиг зүг. Энэ там юм байна. тэр гисгий чадахгүй хаа. Бодвол Тэр нь бол хөлдөөгчийг осолтой гэдэг юм аа. Яг нэг хөлдөөгч нь энэ бидний тархин дотор байгаа шингэнүүд чинь мөс болдог байна. Мөс болохоор тархин дотор байгаа янз бүрийн эд төсийг зүсчих юм биш үстэй гэдэг байна. Хуурц мөс нь тархин дотор байгаа нарийнх нь нөгөө нойрон гэдэг Гэдэг тас үсрэг шүү. тусчихыг гэдэг байна. Тэгэхээр тэр чинь хөлдөөгд бас тэр доторх бидний тархич бид нар ч ихэнх нь бидний бие чинь усан шүү дээ. Ер нь усан байл яваад байгаа шүү дээ. тийм удаа нөгөө Ус чин гисгэрээ тэлдэг. үгүй хөлтгөөрөө А хилцгөөрөө тийм. Мөс чинь хосолтой байна. Тийм бай. Ялаа хөлтгөөрөө өвлөн буцаас ирчдэг шүү дээ. Үгүй санахгүй. Тэгдий. Лагрын ялаанууд ингээ пүп пүп гэдэг хүтэн болохоор унцдаг шүү дээ. Тэгээд өвл хаврын гисгээр нөөдөл бүрх гээд. Нисэл уур хүргээд. Тэгэхээр тийм. Гэтэ тэдний эсмэс чи Өөр бай. хөдөлгөг юм байдаг баха. Яг гайхамшигтай байна. Тийм үстэй. Тий. Ялаа ярьдаг бол асуух. Одоо шиг бол амар тийм тий.
Жоо хүүтрээр хөлчдөг. Тэ. Сагавтаад өгдөг. Жохон ажил бүтэмжгүй байхаар нүгэлсэн шүү дээ. Тэгээд удаангаар Бүх юм өнгөрсөн гоё гараад ирнэ. Тийм байвал гоё л доо. ялаа болцгоё. Дараа насанда ялаа олчиход өрөх юм Яа, байна. угаасаа бид нар чи ялаа юм шүү. Өө сая ялаа гэдсэн бид нарыг нэрээ. Ер нь ялаа баха. Одоо мууцсан мэдчихэд Яа. Хогон дээр үр байж идэг. дандаа хогжидэг. Та тэгвэл би энэ дээр амар миний дургу өрөөд идэг хөхгүй та надад энийг гоё нэг өөрөөхөө бас хэлээд өгөөч. Үлийн үр гэдэг штэ. Сая гармаа. Тэгэнгүүт одоо жишээ нь би нэг нүгэл үлдсэн. За. Гэтэл үлийн үр чиний үр хөвгт чинь буундаал гэдэг. Яагаад надад буугахгүй тэр хаа хамаагүй хөрхий тэр мөн хүү ах буугаадаа. Дагуултай гэдэг чинь тэр. Тийм. Яг бол яг бол чамаас болоод нөгөө хүмүүс чинь бас хохирд үзэж юм байна. Харин тэгэхээр надад тэр одоо юу гэдгийг тэр оноолт гэх юм уу? Тэр зохиомоо амар муухай шудраг бус. Гэхдээ одоо тэгэл Би одоо чинь мөнгө эзэжлээ шүү дээ. Мөнгө эзэжлээ шүү. Тэгээ би тэр мөнгөөрөө 70 80 хүртлэх сайхан баяжаал жаргаал гоё амьдрал өглөө шүү дээ. Би зохихгүйгээр хүчлээ. Гэтэл нөгөө хүүхдүүд нь яг хав цуг ингээл гоё жаргаж байгаа ч гэсэн нөгөөд хүүхд чинь аавын ээжийн өнгөрсөн хойно нөгөө үлийн үрийг идлээд өвчин зовлон тусдаг ч гэдэг юм уу ингээд тэгжэн гэдэг шүү дээ. Тэгэхээр харин амар шудраг бос байгаа. Тэргүй мөнгөө идсэн үедээ зовлоо доо уусна. тэр биш тийм биш. Тэрэн дээр би жоох уур хүрээд идэх юм байна. Чи амархан юм ярьж байна. Тийм. Одоо би англиар ажилтны хүмүүс бол азгүй хүмүүс гэж. Яг нь тэдрээс хизээ нэгэн цагт нийгэм алтан ороо авна. Тийм тэр байна. Аавынх нь тэр мөнгө хулгайлж Америк руу, Англи руу, Австрали руу цугтаасныхын төлөө. Тийм яг нөө буруу замаар баяцсан юм шүү дээ. Тэ. Ер нь зөв замаар баяжна гэж байхгүй л те. Тэгээ Японы яа шийдэг. Хүний цаана Заавал нэг юм бах уу? Бальзаки гэсэн үг. Францын. Тийм байна. Нэрээ тий яг Аа хэлж. тий. Хэлжсэн гэнэ хажууд нээсэн юм шиг. 200 жилийн өмнөх хүртэл Японы ялчин 3 үеэр гэж явдаг байсан. Төрөөгөө хөвгтээ. Зөв байхгүй юу? Тийм 7 үеэр 3 үеэр Яа. үеэр гэсэн. Тэрийг одоо Монголоос зарлах хэрэгтэй байхгүй юу? Гэтэ манайх одоо нөө үрийг бас дамжуулдаг бол болгоцсон тий. Яг нь өрийг дамжуулах нь болгоч юм болоо та. Солонгосууд бол бас тэгдэг Яг шүү. өрийг дамжуулах Үр хөхтөн төлдөг. Тэгтээ тавхад өрийг чинь дамжуулна шүү гэдгийг амьд байхад нь сайн ойлгуулж явах хэрэгтэй. Харин тийм. Манайх чинь өгснийхэн дараа гинт дамжууллаа гэдэг аахгүй. Амьд байхад Яг үнэ. сайн хэлж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр мөн тэр хүүхдэд бас л гомдтой гомдтой. битих баяжаад байгаараа наад бүх нүгэлчин хүүхдүүд рүү чинь Очи шүү тийм. Тэгтээ бүр одоо үүлийн өөр шашны юугаар биш бүр төрийн бодлогоор чинь шүү. Яа. Тий. Бурхан минь. Карма. Тэг бүх үйл Кармал шүү дээ. тэг карма гэж санскритээр нь хэлээд байгаа. Тийм ээ. Бид нар монголчууд бол карма болох. Тийм ээ. Гарамжил гэж хүн байдаг. Арамжаа өндөр гэдэг. Гарамжав. Тийм. Гарамжил гэдэг чинь бүгд карма явж байгаа шүү дээ. Молор эрдний молор гэж яг юу гэсэн үг? Чулуу үсттэй. Молор гэдэг нэг чулуу байдаг. Тийм. Топас гэдэг. Болор молор. Топас байхгүй. Молор чинь топас байх. Аа. Болор нь кристалл. Топас. Топас. Рю Муракамигийн юунд алтартай зохиол дотор топаз гэдэг зохиол байдаг тий. Тийм үү? Тий. Би бол нэг 2 3 ил мэднэ. Бүгдээ нь бол Топаз хамгийн их зарагдсан. тийм үү? Тэгвэл топосын орчуулна. Тэгээрээ топаз бага. Тэгээ. За топосын орж байгаа шүү. Тэг герман хэл дээр байдгүй. Асуугаад Герман хараад хэл байхгүй бол би орчуулж чадахгүй шүү. Тэгэхээр Хэдийн хэлтэй юм. Та хэдийн. Орос хэлтэй. би яг 3 хэлтэй. 3 хэлээр бол тэтгэдэг гэж хэлээ те. 4-р хэлээ жоохон сувж байгаа хайцсан юм аа. Франц. Англи, герман, орос 3 хэл хэлж байгаа. Францаар дөнгөж л. Аз хэл сурыг гэж бодоагүй юу? Аз хэл рүү очимоор юм. Зав харахгүй. Харин Аз хэлийг Болж бол одоо ханц сумаа. яг үнэ. Ханц гоё штэ. Тийм бол тэгээ ханц сурах гээд ингээд явах гэхэр чи одоо намайг чинь хятад тагнуул гэдэг шүү дээ. Хэцүү Хятад гэдэг. гэдэг шүү дээ. Юм сурч гэлэхгүй. Тэгэхээр тийм ханц сурах хэрэгтэй. Тэр нь сурна. Харин тий би бас тэгэж бодоод ажлынхаа хажуугаар ер нь ханц руу очих хэрэгтэй. Би заагаад үгүй. Топас герман хэл дээр байхгүй бол За дөө Япон хэл дээр байх юм бол одоо чи над орчуулж өгнө шүү дээ. би орчуулга хийдэггүй. тэгээд дамжилсан орчуулгын ном аудио бичлэг ингээл явуулчихгүй. Тий, номыг урдаа тавьж байгаа л тэгсэн байна гээл. тэрийг чинь найруулж хідэн хуудас намын
Нэг зузаан шүү. Овоо мөнгө авах нэ миний найз. Үгүй. Зохиол мөнгө олохгүй маа. Тэгээд Тий, энэ бол бүр сайн дур яаж штэ. харин яг үнэ Хамгийн бүтээгдэхүүн байна. Гэхдээ манай энэ пэблийн компаниуд Гэтэ зөвшөөрөл намайг бол арай дэндүү үнгүүдүүлж гэнэ үү? үнгүүдүүлж байгаа. Тэгээд чадваргүй мэрэгжлийн бус Хин дуртай. хэлэндээ олигтой биш хүмүүсээ хамаагүй орчуулуулаад байгаа. Сүүлд одоо хиний Данте гэдэг английн нөгөө нэг Данте. Деважингийн хошигноос Бурхны хошигноос Тийм, Деважин Divine гэдэг чинь тийм тэрний хошигнол гэсэн номыг шүү дээ. Тэнгэрлэг юу тэгээд бүр орчуулаад. Тэгээд тэрийг нэг харсан чи яа Бурхан минь. Тэгээд одоо бүр хатуу хатстай. Данте чинь герман хүн шүү дээ, тий. Итали. Итали лөө. Итали. Дантегаас чинь Шекспир хуулсан байхгүй. Тийм. Шекспирийн зохиолууд чинь Дантегаас Санаа авцсан. маш хайсан. Тэгээд Дантегийн тэр номыг зүгээр л ингээл нэг нөхөр, нэг гөгшин ч юм уу мэдгүй. Зүгээр ингээл орчуулсан. Гэтэ зөвшөөрөл аавна үст. Дантегээс авахгүй шүү дээ одоо. Тийш зохиол ирэх Дагаад жил Тийм болж гисэн. үгүй сүүлийн 70 жил одоо тэр хүмүүний бүтээл тийм үү? Болоогүй бол Тийм. Дагаад зохиол бол Данте бол арай энд хууч. хамаагүй. Шекспирийн зохиолыг хин дуртай орчуулж тавьчихвал. Тийм. Одоо Фукузаваг ч гэсэн орчуулдаг гэж байна шүү. Тэгээд би ч нөгөө нэг юунууд одоо жишээлбэл Германы дээр Хайдегерийг орчуулахын тулд зөвшөөрөл авч байгаа. Фромыг орчуулахад бас зөвшөөрөл авсан. Ер нь яг сүүл рүүгээл гарсан дүрм л болчихж байгаа юм. Гэхдээ яг бүтэн орчуулдаг. Тэрээс тэр номноос янз бүр Ишлэл авах мах бол байж шүү. Судалгааны ажилдаа хэрэглээд явж байгаа шүү. Өнөөдрийн спонсор маш их баярлалаа. Бид нар чинь мөнгөгүй одоо яана гэдгийгсэн чи Iris Oyama гэдэг Япон брендийн салфитхэн одоо янз бүрийн одоо галтгооны энэний гутлынх бас арсыг цэвэрлдэг салфитгнууд байгаа. Тэгээд таана гэдэгвэ гэхээр Ярангийн доктор автосүлжээний 2 давхар дэгдэх Iris Oyama-гаас аваарэ. За. Яста үнэхээр амар сонирхолтой гоё юу болж байна. Тий. Хамгийн сүүлийн нэг асуулт явъя. Та яг тань шиг одоо таны залуу үед ямар байсан, тэг хүүхэд үед ямар байсан тийм залуучууд мэдээж байгаа бах гэж одоо нөгөө бас гүн хаан нөгөө одоо тэмүүлж байгаа залуучууд байгаа бах гэж бодод байгаа байхгүй юу? Тийм. Үнэмшээ тий. Тэр залуучууд бол хизээч би бодоод хаа. Таны шавнаар нь штэ. Таны шавнаар одоо таны багшаа гэж ирдэг хүмүүс байдаг үстэй. Хүмүүс би. Шавн гэдэг чинь амнагийн. Тийм ээ. Тэгээ та залуу хүүхдтэй байсан бол хизээч танд очихгүй үстэй. Тийм ээ. Тэ одоо нөгөө өөрийн залуу үеийг бодохоор ийм ах тэртэй багшаа гэж очих байсан. Өстө хамгийн дөрөнд. Тийм үү? Данч Монголд байгаагүй. Ер нь намайг дадаа асуудаг. Хаанаас ингэж ийм мэдлэгтэй, хаанаас ингэж философи, хаанаас ингэж ном бичдэг болсон юм. Хүүхэд насны л юм явж байгаа. Ер нь бол бид нар бүгдээрээ хүүхэд нас шүү дээ. Тий. Хүүхэд байхдаа ямар байсан? Тэгэл тэрл явж байгаа шүү дээ. Хүүхэд наснаа би маш их одоо тэр үчи социализм чинь Оросын сайн зохиолчдын намайг их орчуулдаг гэсэн байна. Францын сайн зохиолчдын номуудыг их орчуулдаг гэсэн байна. Төрөөс мөнгө өгч жагаад зохиолчд маргаж мэрэгжил байлаа шүү тэр үед. Залуу авдаг. Өдөр бол тийм шүү дээ. Тэгээд тэр үед Оросын мундаг зохиолчдыг үзэж байлаа. Францын зохиолчдыг үзэж байлаа. Тэгээд тэндээс маш үлгэр жишээ авч өөртөө буулгаж явсан л да. Тэр нь ямар ч эрэгтэй хүүхдүүдэд ялангуяа үлгэр жишээ хэрэгтэй л дээ. Гэхдээ үлгэр жишээ нь одоо NBA юм уу Champions League байж болохгүй шүү. Та хүүхэд ахтай ер нь өөр нэг юм хүүхдийн мөрөөдөл өгдөг шүү дээ. Ямар мөрөөдөлтэйсэн? Маш их ном бичсэн гэж боддог. Тийм үү. Бүр хүүхдээ ахасаа л уу? Тийм. Сургуулийн багшлах шүү дээ. Тийм үү. Багшлага хараад за энэ сургууль ингэ багшлууд үлчгэнсэн гэж боддог гэсэн. Тийм. Тэгээ ном аяг бичгэнсэн гэж боддог гэсэн. Тэгэд аяг их ном уншсан. Тэгвэл магадгүй өөр бусад хүүхдүүд бол одоо тэгээд явтмаадч болно, хуйлч болно. цаг даваад нь баян тийм үү тийм. одоо юу Босс болно. Тийм. Тийм. Амар мөрөөдөлтэй байсан. Тийм. Надад тийм бүр хизээш орж ирж байгаа. Та чи унан хатах шүү дээ. Бас хөдөөний юм байгаа. Бага юу. Тийм. Гэтэ өөрөө бол бүр яалтчгүй. Гэтэ намайг гэж нэг баг байхад намайг гэж хөдөө
Намайг төрүүлчихэд манай ээж Улаанбаатар руу багшийн дэд рүү оюутан болоод ирсэн. Дараа нь энэ их чичээд намайг татчихсан. Татагдсан хүн байна. Өдөрөөс оруулж ирсэн юм аа. Японд ч Монголд ч хөдөө жинхэнэ тийм оо юу гэх юм мөрөөдөл байдаг тий. Юу гэсэн үг? Тэгтээ Малар Эрдэнэ мөрөөдөж амжаагүй хот руу ороод ирсэн биш үү? Үгүй мөрөөдөл. Ямар мөрөөдөл ярьсан? Хүүхэд насны барьгүй яг уу? Тий хөдөө байдаг. Хөдөө илүү их мөрөөддөг гинэ. Чи өстэй. Маш их байгаль дээр маш их ганцаараа үлддэг байхгүй. Тий. Одоо шилбэл би имэдэ уурлахаараа Гараа уул руу алхацдаг гэсэн. Аа. Тэг уулын оройд очиж суучих. Тэгэхээр яг юу юм бодно ш тас тий. Үтгэл нарийн шиг юм бодож. Тийм. Би хөдөө Японы хөдөөний хүүхэд шүү дээ. Намайг жаахан байхад Майкл Жаксон их боддог гэсэн баггүй юу? Ингээд хөдөө би Майкл Жаксон үлгэр жишээ биш үү? Үлгэр жишээ хүн биш үү? Гэхдээ одоо нөгөө би хөдөө тий одоо тариалан хинч байхгүй замаар ингээ ганцаараа ингээ 2.5 км явдаг. Энэ зам дээр Майкл Жаксон гинт гараад ирвэл би яах вэ гэдэг юм байн боддог. Гой амар фантаст. Гой фантаст тий бод руу алхчихдаг гэсэн. Аха. Тийм баг. Аха. Аха. Тэгээ би бол хөдөөний хүүхдүүд жинхэнэ мөрөөдөл одоо. Тэгээ дараа нь хатад орж ирээд 33 дугаар сургуульд 1-р ангид орж ирсэн. Тооны 33. Тийм мекри. Москвагийн өстө сайн сургууль. Тийм. Миний үед. Тэгэхээр 33 ч угаасаа багш нараараа сайн багш нараар алдартай. Тэгэхээр танд амар ер нь мекри тийм байна. Хүүхэд насаа тэнд. Тийм. Тийм хот орж ирээс өмнө бол тэнд одоо 5-6 тайтаа болов уулан дээр суудаг гэсэн урандаа. Их уртай байлаа. Одоо ч уртай шүү дээ. Тэгээд одоо ч тэгээд уул руу гаргасаар байлаа. Төгчрээ. Тэгвэл ойлгомжтой эмээгийн бас дураараа хөвөө шүү дээ. Үгүй би ч 10 дугаар ангийн охноос төрсэн юм чи. Тийм байна. Тэгэхээр чи ээж бол хүмүүжүүлээгүй. Ээж бол өөр их шиг байхгүй. Тийм. Манай охин шиг юм шүү дээ. Манай охин чи. Тэгэхээр танд үлгэрлэх ч юм уу одоо юу яах багш байж дээ. Номын дөрүүд. Гоё. Одод хүмүүс бол дандаа уур гэж байгаа шүү дээ. Дандаа уур гэж байгаа шүү дээ. За би яа да хамгийн сүүлд таныг одоо Монголын хамгийн эрхчлүүдтэй хүн гэд өргөмжл. Оюуны эрхчлүүд. Олго юу гэдэг нүгөө юу бараг. Юу хүн хараа. Бигти дараа чи ууцалтанд эрхчлүүдтэй. Тий. Малгай залгал. Бүр ийм одон. Тий. Нөө Джесси аяг шиг. Чингисийн одон гэдэг ингээд байдаг шүү дээ. Тэрнээ айдаг чи ерөөсөн Монгол эрдний одон гэдэг гэж. Гэтэ тэр нэг Арманыг одон ихтэй тэр хүн авах хэрэгтэй үстэй. Тэгээд дараа нь хүмүүс Монгол эрдний одон гэхээр хүмүүс ойлгодог. Би амар эрхчлөөтэй задгаа хүн юм байна. Тэгээ одоо тий. Ер нь байх чи одоо арчил нахгүй юу? Бас тийм байна. Одоо эрхчлүүдтэй биш болчт юм аа юу. Тийм. Ямар нэгэн шагнал урамшуулдаг байхгүй яа. Таны бүрс шагнахгүй ядаж одоо тий. Гэхдээ шагнал авахд монголч би биш үү? Уучлаарай гэдэг байхгүй. Яагаад тийм. Харин шагнал чүгүй те. Тэрний орд дансаар хэдэн төгрөг явуулчаад. Нэрэ тийм. Тэр нь л бодож. Тийм хэдэн төгрөг явуулчаад шүү дээ. Тэр хач юм. Энэ доор Малар Эрдэнэ дансыг бичиж үү. Чи бол бүр одоо очоо. Тийм одоо ингээд доогоор даасыг ваа. Урсаалаа. Доогоор даасуулсаар тийм. Одоо ингээ одоо юм төмөр биш зүгээр бэлэн мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Тэрнээ байхгүй. Тий. Одоо энэ ингээд нэг чи шагналууд өгөөл хөргөд нь шүү дээ. Ингээл албан дээр гарч цэцэг бол зураг дараал. Тий. Гүйтэн юм гэж шүү дээ. Тий, одоо нөгөө янз бүрийн докторууд ингээд шагнал авдээ шүү. Тэрний оронд судалгаан дээр мөнгө өгөлтөө гэж бодоод идэв шүү дээ. Уул нь тэр манайд тэгдэг юм уу? Судалгаан байдаг үстэй. Одоо судалгаа болгоо төсвийн мөнгө цаадаж яаж ядаа олчтой юм аа. Тийм гачгачи юм бичиж байгаа. Тэргээ мэднэ. Тийм. Гэхдээ тэр нь яг хэрэгцээтэй юм байж чаддаггүй юу? Зүгээр би. Тий. Миний хувьд бол тэр л аахгүй. Бол шагнал гэдэг бол өөрөө тэр хүнийг цаашаа ажил хөдөлмөрөхт нь тусуулсан, дэмжсэн тийм л шагнал авах хэрэгтэй. Мөнгө өгнө гэдэг чинь би цаашаа өшөө их ном бичнэ. Өшөө мөнгнөөс хамааралгүй яг үнэ. Тийм. Яг үнэ. Харин тийм. Төлөөтэй байна гэсэн үг. Тийм. Дахиад уран бүтээл тойрохт нь хэрэгтэй л гэсэн үг болчихоо тий. Урлагаар бас.
дэмжиж. тий тэрээс би ч төрийн ямар нэгэн албач юм уу ямар нэгэн ажлын төв тийм үү ямар нэгэн одоо энэ төдөөс санхүүжилт гадаад дотоодоос санхүүжилт янз бүр авахгүй шүү дээ. Хүмүүс маш их дэмжиж над руу энэ дансанд мөнгө хийж явуулдаг. Тийм. Сая одоо 4 жил огт гэтэл нэг лекцийг сонсч ирсэн нэг хүн сая төгрөг шилжүүлсэн байгаа байхгүй. Тэгээд таны зүгээр номын ажлыг чинь дэмжиж байгаа шүү. Харин тэр чинь одоо гол орлого гайгүй байна. Тэгэл болоо. Тийм урд миний энэ бас сонсч ирсэн юм байна. Тэгмэчлэг иймэрхүү юмнууд яг ажиллахад хамаар байдаг. Ер нь бол ном уулын цагаар зарагдаад байх юм бол дараагийн номоо санхүүжүүлээд идэх байхгүй. Харин тийм. Гол нь л тэр дараагийн миний бичих ном санхүүжүүлэх амар байдаг. Тэгэхээр одоо нэг бараа таваар шиг номыг зарах гэдэг та болох юм биш. Бас ном авч байгаа хүмүүс яг нэгдүгээр соёлын бүтээл, хоёрдугаар миний ажлыг дэмжиж байгаа шүү гэдэг нь амьд чухал. За Монгол эрдэнэ докторийн цаашдын оюун санаа, оюун ухааны юу гэх оюуны эрхчлөөний төлөө те урд хугацаагаар эрхчлөөтэй мөнхийн эрхчлөөтэй байх болтугай гэж. Ерөөл гэдэг бас гоё шүү дээ. Яг тийм яг ерөө. Тий ерөөх нь айгаа гоё юм чи ингээ ерөөгөө дах юм бол тийм одоо нөгөө яг ерөөж байгаа юм гарч ирэхэд ингээ паб гэж барьж авахад айгаа амархан болчихдээ. Дандаа ингээ санаа. Гэтэ нөгөө нэг ерөөд хэлэх гоё гэдэг үг чинь яг перс үг л дээ турк перс үг. Бас уу. Тийм. Ер нь үсгтэй үгнүүд бол дандаа тэндээс гэрж байгаа шүү. Тэнтгийн үсгнүүд нөө өөтөө идэж тий. Тий. Бид нар ч юм бол атал мома. Тий. Экшиг мэгшиг бас ялгаж хандаад тий. Яа. Тий. Үсг чинь маш зөөлөн өгнө. Хэмээ хөө. Хогшоо. Авгаа хэр хатуулсан. Тэр мэдрэмж надад байхгүй шүү. Надад бол юм гадаад үг болохоор тий. Яг Монгол хэлний 50% нь тогон замаас ирсэн үгнүүд. Тий. Тийм учраас эдгээр чинь нэг сүрхийг бүжиглээд дуу хөгжмөдөө тэгэхээр мөрөө хурдаад ингээд байгаа чинь биелгээ хийгээд байгаа чинь тогны замын дуу хөгжмөд байхгүй. За баярлалаа. Ингээд энэ удаагийн тийм дугаар тэгтээ уулын зогсоомаар байлгүй л байна. Бүр ингээд асуултууд дотроос ингээ ундраад ах юм. Ужиралт нэг удаа Монгол эрдэнэ гоо өрнө. Бас ингээд нөгөө зайл майл гэсэн хүмүүсээс бас мөнгө авах хүртэл бас явах хэрэгтэй шүү дээ. Тэгээд энэ тухай хинчтэй. Тэгээд тэгтээ одоо тэгвэл энэ дугаараа дуусгахдаа би нэг асуулт таад дуусгачмаараа. Тэгэхээр дараагийн удиралт Монгол эрдэнэ гоо ирэхгүйгээд яа. Ингээд тахгүй юу гэвэл Чингис хаан гэдэг байгаа шүү дээ. Тэр яг Монгол хаан мөн үү? Харин наас ч бол дандаа асуудаг асуудал та. Тэгээд яг ер нь бол би яг нэг Чингисийн этик гэдэг ном бичижсэн. Тэрийг дараа бас ярьж байгаа. Бид надад бол тэр хүн Чингис нэг сонирм шүү дээ. Ааха. Нэг нь Чингисгээд ингээд шүтээ Чингисийг яриад ингээд байгаа юм чинь. Ийм Чингисийн Библи ном биччихье гэж бодсон байна. Тийм. Яг одоо Исламын Коран шиг. Яг үнэ. Тийм. Юуны күнзийн нөгөө Давудажин гэж байдаг шүү дээ. Тэр шиг ийм ерөөсөө яг энэ арт түмэндээ зориулаад Чингисийн Библи гэж ном бичсэн байхгүй. Хүн Чингис над үндэ сонир биш байхгүй. Тийм яг байсал байх. Надад нэг сонир биш. Тийм. Яг тэрний чинь маш өөрөө бас маргаантай шүү дээ. Тэр чинь Казахстанууд бас манайх чинь царай нүртэл маргаантай. Царай нүртэл нэр нь нүртэл маргаантай. Бүгд натан мэдэгдэхгүй байгаа. Тэмүүжин гэдэг чинь яг одоо Төв Азийн нэр байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь Төв Азийн тэнд одоо хааны удамтай, ордонтой сэлэм хийдэг янз бүрийн дайн байлдааны хэрэгсэл хайгуулж хийдэг давхтуудтай тэр Төв Аз бол тэнд их байх гэж би бодож байна. Тэгэхээр надад нэг тэр хүн Чингис нэг сонир биш. Зүгээр хөшөө мөшөө баярал. Бид нарт тэгж хэлсэн гэдэг хэн сонир биш. За тэгэхээр дараагийн дугаарт энэ тухай ярьж бүр тийм бэ. Тэрийг уусч үзэн тийм. Фукусава бас л тийм бичиж байгаа шүү дээ. Ард өмнөдөө зөвлөд. Тэгээд сургууль хүмүүжлийн ёс суртахууны тийм л ном бичиж байгаа. Тийм энэ хүний анх бичсэн ном чи сурахыг юу гэдэг лээ?
сураач гэсэн юутай нэртэй ном. Сурах гэдэг чинь бас нэг сурах хэрэгтэй юм байхгүй. Тэрээс хүн шууд сураад эхэлдэг байхгүй. Яаж сурах уу гэдэг Бас тийм үү? сурах хэрэгтэй. Тийм сурах. Яг үнэ. Тийм бай. За тэгэхээр дараагийн Малар Эрдэнэ баг оруулах дугаарын сэдв шүү. Ааха. Энэ бол үнэхээр сонирхолтой санагдаад байгаа. За маш их баярлалаа танд. Үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Яг нэг үгүй хэлэхэд уулзахтаа жоохон айцтай ч байсан, дараа нь гоё тайвшруулж авсан, буцаж айсан, буцаж тайвширсан. Гэтэ үнэхээр гоё хүн байдгийг бол угаасаа телевизээс харж ирсэн өөр ертөнц санагддаг. За дараагийн дугаар хүртэл баяртай. Баярлалаа. Баярлалаа. Иристэй баярлалаа. Ирис илүү. Айрис.